Нэвтрүүлэгч хөтлөгч, санхүүгийн зөвлөх, мэдээлэл технологийн инженер, эрдэмтэн судлаач, мэргэжил салбар бүрийн төлөөллүүд бас шилдэгүүдээс бүрдсэн Brain Talk DC podcast. За өөрөөсийн өвөрмөц үзэл бодол шинэ мэдээллийн эзэд болсон Brain Talk DC podcast-ийн зочин хөтлөгчд маань студид ирсэн байна. За Worldwide Technology компани санхүү эрхэлсэн захирал Мөги. За бие онгахын шинжилгээ ухааны доктор Гана. Олон улсын валютын сангийн зулаа нартай энэ өдрийн мэндийг хүргье. За ингээд Brain Talk DC podcast-ийнхаа 5 дахь дугаарыг эхэлж байна. За түрүүчийн дугаартаа бид нэр AI буюу химэл оюун ухаан хүн төрөлхтнийг ус тухуй сэдвийг хүндсэн бол энэ удаа эмийн хэрэглээ, сайн болон сөрөг талуудыг хүндэж ярилцсан. Brain Talk DC podcast-ийн зүрхэн болсон хөтлөгч нэвтрүүлэгч Уран чимэг буюу Урнаа. Автон Москвагийн Остан киног төгсөгч, Америк дахь монголчуудын дуу хоолой болсон Human телевизийг үүсгэн байгуулагч. Үзэгчид түүнийг үндэсний телевизийн ууган хөтлөгчөөс эхлээд Халдар царайтын Замура, Ребека, Дианера, Японы Ошин киноны Ошины дүрд дуу оруулснаар нь андахгүй. Дэлхийн соёлоос сурч мэдтэй хуваалц бүсэлтэй сор болсон монгол сэхэднүүдийг дугуй ширээнд өнгөрж, элдв цензургүй, ил тод үнний төлөөх дууч байхыг уриалсаар тэр Brain Talk DC podcast-а эхлүүллээ. За подкастынхаа эхэнд бол эмийн хэрэглээний хөгжил дэвшлийн талаар богинохон видео бэлтгэсэн байгаа. Энэ видеогоо эхлээд үзүүлье. Шинэ бүтээл ололт амжилт итгэл найдвар дуйлаа маргаан хүний алтан ам аврах ертөнц энэ бол эмийн ертөнц. 1950-ад онд Джон Сакийн бүтээсэн полио вакцин нь хүн төрөлхтнийг саажилт болон үхэлд хүргэдэг байсан полио өвчнийг устгахад хамгийн том нөлөөг авчирсан бол 1928 онд Александр Флеминий нээсэн пенициллин нь антибиотикийн эрен үеийг эхлүүлж үхлийн аюултай байсан бактери халдваруудыг үр дүнтэй эмчилж тоолж баршгүй олон хүний амь насыг аварсан. За дайн байлдааны үеийн шархнаас эхлээд өдөр тутмын халдваруудыг эмчлэхэд антибиотикийн үүрэг оролцоо өнөөдөр хүртэл маш их байдаг. За нэгэн цагт үхлийн ял гэж тооцогдож байсан хүний дархлал хомсдлын вирусыг бүржүүлэхээс сэргийлж түүнийг архаг өвчин болгон удирдах боломжтой болгосон шидэт эмчилгээ бол антипетровирус. Хорт хавдрыг эмчлэх эмчилгээний дэвшилтэт технологид чиглэсэн болон дархлааны эмчилгээний ололт амжилтаар шинэ итгэлийг авчирж байна. За чиглэсэн эмчилгээ нь хорт хавдрын эсүүдэд шууд нөлөөлж эрүүл эсүүдэд хор хөнөөл багтаа байхыг зорддог бол дархлааны эмчилгээ нь биеийн дархлааг нэмэгдүүлж хорт хавдртаа тэмцэхэд тусалдаг. За орчин үеийн шинжилгээ ухаан дэлхийн эрүүл мэндийн хямралд ямар хурдтайгаар хариу үйлдэл үзүүлж сая хүний амь насыг аварч цар тахлыг хянахад тусалж чадахыг COVID-19 вакциныг асар хурдан хугацаанд хөгжүүлснээс харж болно. Вакцин, антибиотик, хүний дархлал хомсдлын вирус, COVID-19 болон орчин үеийн хорт хавдрын эмчилгээнүүдийн шинэ дэвшилтэт арга замууд нь ийхүү сая хүнд итгэл найдвар хайрлаж амьдралынхын чанарыг сайжруулсаар ирлээ. Эмийн хэрэглээний хөгжил дэвшил хийгээд вакцины дэвшилтэт технологи нь хүн төрөлхтнийг үхлийн аюулт өвчин цар тахлаас аварч байгаа. Иймэрхүү жишээнүүд бол нэлээд олон байгаа. Энэ графикийг ингээд харах юм бол энэ бол 1770-аас 2021 оны хооронд ингээд харуулсан график. Энэ бол насжилтыг харуулж байгаа. Brain Talk DC podcast-ийн тархин болсон зочин хөтлөгч Ган Төмөр буюу Гана. Солонгос Америкийн ихтэй сургуулиудад эрдэмтэн судлаач туслах профессороор ажиллахаас эхлээд Америкийн энзим патентийн эрх авах туршлагыг олон улсад нэвтрүүлж ирсэн тэрээр бие онгахын шинжилгээ ухааны доктор зэрэгтэй. Brain Talk DC podcast-ийн зочин хөтлөгч маань одоо Америкийн нэгдсэн улсын Вашингтон DC хот дахь Ховардын их сургуулийн энзим сургуульд эрдэм шинжилгээний ажилтан, эмийн химийн туслах профессороор ажилладаг. Зөвлөх эрдэмтний хуваар хувийн хөвчнүүдийг дэмждэг Гана докторын сонирхол татам судалгаануудыг та чих дэвсэн сонсоорой. Тэгээ энэ графикаас ингээ харах юм бол 1850-аас 1900 оны хооронд хүртэл хүмүүс одоо дэлхийн нийтээр хүний насжилт 40 орчим настай 40 хүрэхгүй байсан байгаа байхгүй 30-аас 40 хооронд. За ингээд 1850 оноос хойш 60 70-аад оноос хойш огцон өсөлт бол ингээд ажиглагдаж эхэлж байгаа. За энэ одоо ингээ өсөлт явсараад 21 он гэхэд бол нийт бараг 70 гараад явцсан, бараг 70 80 болцсон байгаа. Энэ хооронд бараг 2 дахиад өссөн. Ерөөсөө нэг 100 гаруй жилийн дотор. Тэгэхээр энэ өсөлт яагаад ийм огцом өсөлт гарваа гэдэг одоо асуулт гарч ирж байгаа.
энэний цаана бол олон чухал зүйлүүд бол байгаа. Жишээ нь одоо үйлдвэржилт гэдэг юм уу, одоо олон шимтгийлэлтэй хоол хүнс гэдэг юм уу, олон зүйлүүд байна. Гэхдээ маш онцгой үүрэг гүйцэтгэсэн хоёр зүйл байгаа нь нэгдүгээрт бол антибиотик хөгжсөн байна. Гаргаж авсан одоо. За дараа нь бол вакцины хөгжил эрчимтэй явагдсан. Тэгэхээр энэ хоёр зүйл бол хүний насжилтыг бол огцом өсгөж өгсөн. Дундаж наслтыг. Ийм одоо түүхтэй. Тэгэхээр бол эмийн хөгжил дэвшил одоо хүн төрөлхтөнд ямар их одоо үр нөлөө сайн чанарыг авчирсан бэ гэдгийг бол эндээс ингээ харж болох юм. За яг түрүүн бидэхэд видео үзсэн. Ерөнхийдөө ингээ түүхийг аваад үзэх юм бол эмийн хөгжил бол анх бол хүн төрөлхтөн бараг манай эртний өмнөх 15,000 жилийн өмнөөс л ингээл эмийг багаагаар ингээ хэрэглээл эртний Египт, Грек тэгээд одоо хятад энтхэг энэ уламжилт анагаах ухааны эмүүдийг их одоо гаргаж аваад хэрэгжилж байсан. Тэр нь болохоор яг нөгөө байгалийн гаралтай түүхийн эдээс ихэвчлэн одоо ургамлын гаралтай эсвэл одоо амьтны гаралтай мөн эрдэсийн гаралтай түүхийдүүдээс ингээд гаргаж аваад одоо төрөл бүрийн одоо өвчнөд ингээд хэрэгжилж байсан байна. За энэ үйл явц нь ингээд явж байгаад одоо яг ингээд 1800 оны их ингээд ирэнгүүт тэр үед шинжлэх ухаан хөгжөөд химийн шинжлэх ухаан хөгжсөн. За хажуугаар нь бол анагаахын шинжлэх ухаан хөгжсөн. Тэр үеэс эхлээд технологиуд хөгжсөн учраас аль болохоор шин тийм эмүүд гарч ирсэн. Одоо жишээлх юм бол 1800 оноод ихээр анх тэр морфин гэдэг юмыг гаргаж авсан байна. 1840-од оны үед эфир гэдэг бас энэ бол яг ийм биш л те ерөнхийдөө нэг бодис. Энэ бол яадаг юм гэхээр мэдээ алдуулдаг. Тэгээд энийг гаргаж авсан. Манай ламжчин дээр үед уусаа эмнүүдээ ургамлаасаа гаргаад аваад байдаг гэсэн юм шиг. Тийм ер нь бол уламжилт эм бол одоо хүртэл хэрэглэгдэж байгаа. Дээр үесээ нааш ингээл хятадын одоо манайхан бол ихэвчлэн хятадын анагаах ухааны уламжилт анагаах ухаанаас л ингээд тодорхой хэмжээтэй хэрэглээд одоо ч гэсэн явж байгаа тийм учраас. Тэгээд 800 тэр үед яасан гэхээр тухайн үед бол нөгөө хагалгаа хийдэг байсан үе байхгүй юу. Хагалгаа хийж явахдаа мэдээ алдуулагчгүйгээр ингээд хагалгаа хийхээр маш хэцүү байдаг байсан. Тэгээд тийм мэдээ алдуулагчийг эфирээр хэрэгжилж игснээс эхлээд анагаахын шинжлэх ухаанд асар том одоо шилжилт гараад тэр нь бол бас хүн төрлөختний одоо насжилт те маш олон давуу талуудыг авчирсан байна. За гэх мэтчлээ ингээд одоо өнөөдрийг хүртэл бол за ингээд 1800 он 1900 он гингүүд одоо түрүүн гарсан пенцилин байна, антибиотикийг анх гаргаж авсан. Энэ болохоор бас нэг одоо нөгөө тэр Александр Флеминг гэдэг хүн байгаа шүү дээ. Тэр болохоор бактериологч байгаа байхгүй. Тэр хүн лабораторитой ингээд бактери үржүүлж хагаад тэгээд одоо санаандгүй тэр бактери үржүүлжсэн дийш орхичод явцсан юм байна л да. Нэг тийш буцаад ирсэн чинь нөгөө бактери нь хэсэг газар өгцсөн байсан байгаа байхгүй. Тэнгүүт энэ юу болов гэд нөгөө тийч аваад үзсэн чинь одоо молд гэдэг одоо манайхаар бол хөгзмөөгөн цэг тийм. Тэр нь ургаад тэр бактерийг алж устгаад байсан байгаа. Тэнгүүт тэрийг ялгаж аваад ингээд үзсэн чинь тэр пенцилин байж байсан. Тэгээд тэрнээс анх пенцилиныг тэгж одоо санаандгүйгээр нээсэн байхгүй. Тэрнээс эхлээд тэр нөгөө пенцилин гарч ирснээр антибиотик гэдэг энэ им гарснараа бол хүн төрөлхтний одоо маш олон асуудлууд тэр нөгөө бактериас хамаарсан өөрчлөлийг одоо ангаах эхлэл тавигдсан. Хэд онд пенцилин нээсэн юм? 1929 онд. Тэрнээс хойш бол ингээд маш олон төрлийн бактериуд ингээ эмчилдэг. Бактери бол олон төрөл учраас маш олон төрлийн антибиотикуд бол гарч ирсэн. За ингээд цаашаа ингээд хөгжөөд сүүлдээ энэ химийн шинжлэх ухаан хөгжснөөрөө бол лабораторид нөгөө эмүүдийг чинь синтезлээд гаргаад авдаг болсон. Өмнө нь бол одоо ургамлаас ингээд хандлаад ч юм уу те гаргаж авдаг байсан бол одоо тийх шаардлагагүй зөвхөн лаборатори синтезлээд тэргийг их хэмжээгээр үйлдвэрлэх боломж нэгдсэн. За мөн одоо сүүлдээ одоо бид хэд сайн биологикс гэж гарч ирсэн. За энэ нь болохоор нөгөө одоо нөгөө бактерийг үржүүлээд те бүр ингээд тэрнээсээ ялгаад авдаг болсон. Гэх мэтчлэн энэ бол биотехнологи хөгжиж ирсэн учраас энэ боломжууд гарч ирсэн. За ингээ өнөөдрийн төвшөнд аваад үзэх юм бол энэ дархлааны эмчилгээ, эсийн эмчилгээ те. За дээр нь бол тэр нөгөө таргет эмчилгээ гэдэг ингээд маш олон төрлийн одоо шинэ эмүүд, генийн эмчилгээ гарч ирж байна. Тэгэхээр энэ түүх бол ингээл яваал өнөөдрийг хүрч байгаа юм байна. Бидний одоо их хэсгүүд бэлдэж штэ тий. Нэг 50 60-аад оны үед бидний их хэсгүүд чинь 40 50 хүрэл өгчдөг байсан гэдсэн чинь хөрхөн монголчууд мань тэгэл дэлхийдээ цугал явуулсан юм шүү.
Brain Talk DC подкастын судсан болсон зочин хөтлөгч Мөнхнин буюу Моги Georgetown эрдмийн дуу сонсож улмаар Харвардын их сургуулийг санхүүгийн мастраад үргэсэн түүний ажлын гараа олон улсын хүмүүнлэгийн байгууллагаас эхэлжээ. News Corporation-ы охин компани ахлах менежер улмаар Америк нэгдсэн улсын төрийн байгууллагын 10 хүртэлх тэрбум Америк долларын хөрөнгийг удирдан залж санхүүгийн бүхий хариуцлагыг нуруунд дээрээ үржирсэн туршлагатай. Үнний төлөө үзэл бодлоо нээлттэй гэрж иргэж ирсэн Моги маань олон 10,000 дагагчтай сошиалын од түүнд яриаггүй хөндөөгүй сэдв үлдээгүй гэмээр асуудал бүхний зангилааг эрж хайж ухаан бодлоо уралдуулж байдаг. Мэдлэгийн уурхай мэдрэмжийн туйл болсон Могигийн цоошин ертөнцөөр хамтдаа аялцгаая. Тэгээ 50% Азууд бол энэ харлаа 50 60 оны дундаж нас хэд байсан нэг дундаж нас нэг 50 хэд 50. Тэгээ энэ нь болохоор нөгөө нэг твээр нь дундчлаад авчиж байгаа. Тэрнээс яг улсаар нь дундчилж авсан биш учраас Монгол яг хуу Аз төв дотроо орж явж байгаа боловч магадгүй дундаж наслалтайхаа хуваар доогоор орж иж болно шүү дээ. Тэгээ одоо юу гэдэг яг тэгэхээр Аз чинь нөгөө өндөр наслалтаг улсууд гэдэг шүү дээ. Brain Talk DC подкастын тэтгэн болсон зочин хөтлөгч Бадсул буюу Зулаа. Жинхэнэ органик Монгол үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүн буюу зөвхөн Монгол эзэмшсэн боловсрол мэдлэгээрээ дэлхийн банк олон улсын валютын санд өргөдөн ажиллаж Монгол хүний оюуны цар чадамжийг гайхшруулж яваа бүсгүй. Монгол залуусын нийгэм дэх эерэг оролцоог нэмэгдүүлж хүчирхэг хараат бус нийгмийн төлөө хамтдаа ярилцаж шийдэл төрхийг зулаа чухалчилдаг. Тиймдээч тэр залуучуудын хүч чадал цаг хугацаа итгэлийг зөв зарцуулж ашиглаж байхыг уриалахаар Brain Talk DC подкастын ширээнд дурагдлаа. Залуугийн төлөөлөлт гэдэг утгаараа тэр яхахгүй Brain Talk DC подкастын тэтгэл болон гялалзж байна. Япон, Солонгос гэх мэтчлэн тэд нар чинь угаасаа нөгөө статистика татаад дэше явчаад тэрэн дунд нь бас нөгөө нэг буураа хөгжилтэй одоо юу гэдэг Азийн орнууд Африк эднэр бол бас нэлээд юу яадаг л байна. Гэхдээ би одоо ингэж бодоод байгаа хэрэг манай Монголын тэр үеийн лам нарын бидний өвөг дээдсд өгчөөсөн эмнүүд нь юу байсан болоо л гэж бодоод байгаа байхгүй юу? Ургамал харин тэр ургамлууд нь одоо зөв ургамал байсан болоо буруу ургамал байсан болоо манайстай зүгээр өвс тастаж аваад хусаад байсан болоо жинкнээсээ яг одоо нөгөө шархныхаа шарыг авчирч өгөөдөөсөн болоо. Тэр чинь уламжлагдаж ирж байгаа. Тэр бол ийм юм. Яг уламжлагдаж ирсэн. Тодорхой хэмжээний одоо эми түүхэд ургамлын түүхээдээс ургамлаас л хандалж авсан зүйлүүд байгаа шүү дээ. Ганаа тэгээ сая бас нөгөө эмийн судалгаа хөгжүүлэлтийн талаар нэлээд их ярьлаа шүү дээ тий. Тэгэхээр одоо энэ эмийг нөгөө нэг батлах үйл явц нь ер нь хэр байдаг юм. Эмийг батлахаас илүү тэгээд одоо дараагийн шат руу орж байгаа юм л да. Тэгэхээр одоо түүх нь бол ийм байсан гэхэд одоо эмийг яаж хөгжүүлдэг тий. Эм чинь яаж гар дээр очдөг юм бэ гэдэг рүү бас нэлээд юм болно. Тэгэхийн тулд эхлээд бол яг нөгөө өвчнөө мэдэх хэрэгтэй болж байгаа. Өвчин чи хаана үсээд байгаа, ямар өвчин байгаа, шалтгаан нь юу юм те. Энийг одоо эхэлж судалдаг. Ер нь бол тэр нь бол одоо биологийн шинжилгээ ухаан, энэ анагаахын шинжилгээ ухааны одоо хүмүүс судлаад одоо тэр ямар өвчин байгаа юм бэ гэдгийг илрүүлчихэж байгаа. Тэгэнгүүт тэнд нь таарсан эмийг зохион бүтээж байгаа. Эмийг одоо зохион бүтээхдээ одоо хиймчэд хийж болно. За сүүлийн үед бол биотехнологийн аргаар бас гаргаж авчихин. Тэгээд ийм аргаар тухайн одоо таргет молекул нь болохоор тэр ихэвчлэн бол одоо яг энэ өнөөдөр тэр нэг өвчин үүсгэхэд байгаа гол юм бол уураг л байгаа юм. Тэрийг л очиж одоо зорддог тийм эмүүдийг гаргаж авч байгаа. Тэгээд тэр эмийг тэр уургийг блок хийгээд тэр өвчнийг ингээд устгахдаг үндсэндээ. Тэгээд яг тэрийг гаргаж авахын тулд нөгөө эмээ хөгжүүлэн тэр эм нь бол маш олон төрлийн боломжтой хувилбарууд байдаг байхгүй. Тэр гаргаж авахын тулд маш олон урт хугацааны судалгаа хэрэгтэй болж байна. Тэгэхээр ерөнхийдөө бол нэг эмийг хөгжүүлэхэд бол нэг 10-аас 15 жил зарцуулж байна. Дээр нь 2 тэрбум доллар зарцуулж байна гинэ. Нэг эмд. Энэ болохоор анх ингээд бүр өвчнөөс ингээд шалтгааны илрүүлснээс бүр клиникал туршилт хүртэл ингээд. Тэгэхээр яг ингээд эмээ ерөнхийд нь гаргаад ирлээ дараа нь одоо амтан дээр эстээр туршдаг байхгүй. Тэгэнгүүтээ энийг бол преклиникл гэдэг. Амтан дээр эстээр туршичаа тэрийг одоо энийг хүн дээр туршиж болох нь үгүй юу гэдгийг ингэж асуудаг. Одоо Америкт бол FDA гэдэг байгууллага байж байна. Тэр нь яадаг вэ гэхээр тэр эмийг шалгаж үзээд үнэхээр энэ тэр хүнд хэрглэж болох юм уу, хүн дээр туршиж болох юм уу гэдгийг баталж өгдөг. Манай Монголын эрүүл мэндийн яам шүү дээ. Тэгээ эрүүл мэндийн яам тийм байгууллага юм. Тэгэнгүүт одоо хүн дээр туршина гэсэн үг. Хүн дээр туршихдаа 3 шаттайгаар туршина. Фаз 1, 2, 3 гэдэг.
Тэгэнгүүт эхнийх нь бол яг зөвхөн safety-г нь үзэж байгаа. Эрүүл хүн дээр үзээд тэгээд үнэхээр тэр нь аюулгүй байх юм бол дараагийн шат руу ороод яг жинхэнэ идэвхтэй байна уугүй юу гэдгийг нь үзэн. Тэгвхтэй бол хоёр тодорхой нэг нь бол яг жинхэнэ эмээ туршин нөгөөх нь бол зүгээр л уусан бол ингээд тэгвхтэй хинч мэдэхгүйгээр ингээд харанхуугаар хийдэг. Тэгээд дараа нь бол энийг бол нэг одоо эмнэлэгт бол хийчих боломжтой. Яг нэг 100-аад өвчтөнд ч юм уу 100 200. За ингээд 3 дугаар шатанд нь бол илүү том одоо бараг хэдэн мянган өвчтнийг хамруулад урт хугацаанд ингээд судалгаа хийгээд за ингээд одоо боллоо гэх юм бол дахиад нөгөө FDA ч юм уу энэ бол Америкийн хувьд бол FDA байдаг. Европын хувьд бол EMA гэдэг бас яг ижлэхэн байгууллага байгаа. Энэ байгууллага нь бол шалгаж үзээд үнэхээр болж ийн гэх юм бол тэрийг ингээд зөвшөөрдөг. Ер нь 3 шатны туршилт хийлгээд ингээд батлах үйл явц нь бол одоо маш удаан юм шүү дээ. Ер нь бол эхний шат нь бараг 4-5 жил, дахиад үлдсэн шат нь бараг 7-8 жил ингээд харин дундаас нь эднэр чинь нэг хин надад тэрийг л нэг ботокс шүү дээ. Одоо нөгөө гоо сайхны зарим нэг бүтээгдэхүүн нэг accidentally нээчдэг юм шүү. Туршилт хийж байгаа дөө. Би нөгөө нэг ботокс тархиндаа илэгдэг байхгүй. Толгойн үүддэг тийм мигрен гэдэг гэсэн манай монголчууд. Мигрений чинь хамгийн эцсийн одоо барууны эмчилгээ тархиндаа ботокс хийх байдаг байхгүй. Зүгээр эмчнэр тэрийг нь хийдэг байхгүй Америкт болохоор би ингээд тэр мэдрэлийн эмчтэй тэгээ мэдрэлийнхаа эмчтэр би уйлралт нэг удаа очоод тэрийг ингээд тархиндаа ингээд хийлгдэг. Тэгээд тэр надад тэгж хэлжсэн байхгүй. Энэ одоо анх одоо ботоксыг нүүрэнд хийдэг ботоксыг чинь одоо ингээд мигрен ингээд толгойд ингээд хийхэд ингэж аваад ингээд чи булчин сулруулдаг юм байна гэдэг. Тэгээд сүүлд нь энэ чинь ингээд дахин боловсруулад ингээд чи нүүрэнд хийж болох юм байна гэдэг ингээд сүүлийн үед нүүрэнд тэгээд ингээд гоо сайхны косметик зүйл. Эмээ хөгжүүлж байгаа явцдаа бас иймэрхүү шин эмчилгээнүүд бас гарч ирж байна. Одоо эхний асуулт маань аль улсын ямар эмийн үйлдвэрүүд дэлхийн эмийн хэрэглээг удирдах байгаа болоо гэдэг. Америка. Тэгэхээр энэ талаар одоо хэдүүлээ эхлээд ярилцсан. Джонсон. Яг одоогийн байдлаар бол дэлхий дээр манай хоёр ч гэсэн бас ерөнхийд нь мэдэх баг тий. Дэлхий дээр эмийн одоо экспорт хийдэг улсууд, импорт хийдэг улсууд гэдэг хоёр төрөл байгаа байхгүй ерөнхийдөө. Экспорт хийдэг улсаар бол Герман байгаа юм байна нэгдүгээрт. За хоёрдугаарт бол Швейцар, гуравт Америк байна. Дөрөвт Бельги, тавд Ирланд гэдэг байгаа. Ер нь бол импорт хийдэг улс нь бол Америк байна. Айгүй хэрэгэлдэг газар нь бол Америк байгаа байхгүй. Бүр 160 хэдэн тэрбум долларын өртөгтэй эмийг хэрэгж хамгийн том зах зээл байгаа Америк. За хоёрдугаарт нь бол Герман байсан билүү. Тэгээд Швейцар, Бельги, Хятад гэдэг ингээд явж байгаа. За тэгэхээр нөгөө улсууд нь яагаад өндөр байна гэдэг нь миний ойлгож байгаа бол экспорт хийдэг газар байгаа байхгүй. Тэгэхээр түүхэд ч юм авдаг юм шиг байна. Би энэ дэр нэг сонирхолтой юм харсан нэг экспорт хийдэг улсын дунд нь Ирланд гэдэг улс байгаа байхгүй. Ирланд гэдэг бол жижиг улс. Та хэд мэдэн дээ. За одоо хүн ам нь бол нэг 8-9 сая юм билээ. Тэгээ эднийх чинь дэлхийн топ 5 экспорт хийдэг улсын нэг болсон байгаа байхгүй. Харин тийм. Тэгээ энэ нийт экспорт хийдэг одоо нөгөө экспортын бүтээгдэхүүний 40% нэм эзэлдэг нэ. Тэгээ эднийх одоо яагаад юм болчихоо гэдэг ингээд аягүй сонирхолтой татчих байгаа байхгүй. Тэгээ ингээд хайгаад үзэхээр 1960 онд анх удаа Ирланд өөрөө нэг эмийн компанитай болсон юм байна. За тэгээд тэрнийхээ дараа ингээд баг багаар ингээд эмийг жоохон сонирхоод хөгжүүлээд явж байгаад 2000 онд анхны 2 тэрбум долларын эмийн хөрөнгө оруулалт хийгээд нэг компани хийсэн байна. Тэгээд үйлдвэр барьсан юм. Тэрнээс хойш бол маш огцомтойгоор эмийн компаниуд сонирхоод хөрөнгө оруулалт маш их хийсэн байна. Тэгээд энэ шалтгаан яагаад ингэвгээд нэг 2-3 шалтгаан байна л да. Нэгдүгээрт бол англи хэлээр ярьдаг улс юм байна. Тэр нь их нөлөөсөн гэнэ. Хоёрдугаарт болохоор татварын орчин тэгээд нөгөө ажиллах орчин, компаниуд орж ирэх орчин аюулгүй сайн байсан. Тэр одоо нөгөө бодлогоор засгийн газар дэмжиж. За гуравдугаарт нь ажиллах хүчин маш сайн бэлтгэж өгсөн байсан юм. Боловсон хүчин хүний нөөцөө. Тэгээд энэ 3 шалтгаанаас болоод тэр нөгөө дэлхийн топ компани одоо бүр одоо Америкийн нэг топ компани бүр 1 тэрбум долларын хөрөнгө оруулалт оруулаад бүр үйлдвэр барьж байгаа юм. Гэх мэтчлэн
Америк хараа 2023 оны байдлаар эмийн зах зээл нь 435 тэрбум доллар. Энэ нь бүр харьж буугаад гэж шүү. Одоо нөгөө эмийн хэрэглээ ковидын дараагаас буугаад 435 тэрбум долларыг зөвхөн эмийн хэрэглээндээ ингэж зарцуулдаг. Энэ нь 2019 онтой харьцуулахад 2.5% өссөн үзүүлэлт гинэ. Тэгээ 2.5% гэдэг бол маш бага одоо өсөлтийн үзүүлэлт гэж өөрсдөө үзээд байгаа юм шүү дээ, тий. 2028 он гэдэг ингээд ирэхэд одоо 4-7% эмийн хэрэглээ өснө. Энэ дээр нөгөө би яг түрүүн чамаас асуудаг тэр нөгөө шин эмүүдэд тэгвэл хамгийн их одоо нөгөө юу н орж ирэх юм тий. Зах зээл нь орж ирэх юм тий. Тэгэнгүүтээ 9.9%-аар нөгөө ковидос бусад одоо эм эмчилгээнд 2023 оны байдлаар одоо хамгийн их өсөлттэй гарч байгаа тэр юм байна л да. Одоо энэ нөгөө нэг ковидос бусад хаашаа энэ тэр хологчтлоо юм хусаад. Үгүй тийм бүр нөгөө нэг одоо ингээд хамгийн өндөртэй. Тархалтад манай ээж хажууд нь бүр юу ч байсан. Би ч одоо ээжигээ бараг зүгээр өглөө хусаад өглөөнийхөө цаанд им гусчаал орой унтахтаа бас нэг им гусчаал унтаад нэг гэж. Одоо Ус Америкийн та хэд сайн мэднэ дэлгүүрт оронгууд им өрөөтэй байдаг үстэй. Тэр нь бол ихэнх нь яг зүгээр pain killer одоо нөгөө өвчин намлаач халуун төр зургийн. Тэгтэл тэр чин бараг л ингээд хоол хүнсчгээл аваад ирэх боломжтой. Тэгэхээр одоо эмийг үйлдвэрлэж байгаа number 1 улс нь одоо ямар улс болж байна? Үйлдвэрлэл нь Герман. Үйлдвэрлэж байгаа. Импортоор авдаг нь бол Америк байгаа байхгүй. Гэхдээ Америк ч гэсэн үйлдвэрлэл нь одоо 3-т явж байгаа байхгүй. Үйлдвэрлэдэг усаараа. Одоо би нэг юун дээр нэг Instagram дээр нэг хүүхдийн эмчийг дагдаг байхгүй. Хүүхдийн сэтгэл судлалын эмчийг. Тэгээд тэр сэтгэл судлалын эмчийг нэг санаа зовоод ингээд их хэцгүүдэд ярьдаг нэг юм болохоор зэрэг одоо ингээд сүүлийн үеийн generation дээр 35-аас 45 насны хооронд энэ их хэцгүүд хүүхдүүддээ одоо ямар нэгэн сэтгэл санааны ч юм ингээ гаргалгаанд дандаа эмийг гаргалгаа гэж боддог болчихсон гэдэг байгаа байхгүй юу. Миний хүүхд депрессэнд орчлоо энэ юм өгчээ те. Тэгэл бүх юмд нь эмнүүдтэй те. Бүх юмд нь эмнүүдтэй. Тэгээд тэр эмчингээд байгаа байхгүй юу. Би энэ амар их санаа зовж байна. Ингээ манай сүүлийн үеийн залуу их эцгүүд хүүхдүүдтэй ингээ бүх юмд юм өгсөөр одоо ингээ бараг 7 настай хүүхэд те орой унтахтаа ингээ 3-4 им угаад ингээ тэр нэгэ сэтгэл тэр хүүхдийн сэтгэл санаанд нөлөөлөд ингээ 7 настай хүүхэд им угаад ингээ өсөд том болох юм бол те 5-10 жилийн дараа манайхаа энэ generation одоо ямар хүн болж ирсэн. Тэгэхээр ч одоо энэ Америкийн эмийн хэрэглээ одоо ийм аимшигтай болохоос арга болж миний нэг санаа зовдөг юм энэ аимшигын Монгол руу орчих уу гэж би бас айдаг байна. Манай хүүхд ингээл ханиалгаал амар болол миний хувьд л амар байгаа штэ тий тэр чинь халуураал одоо надад бол аюу хэцүү байгаа тий тэгээд ингээд эмчтэн аваад очихлоор эднэр ихэнхдээ юу гэж хэлдэг вэ гэхээр чамаа ингээд санаа зовж байгааг үнэхээр сайн ойлгож байна тий танаа хүүхдийг бид нар ингээд шалгаад одоо шинжилгээ хийгээд үзэхлээр эн чинь одоо нөгөө томоо иш байна эн чинь одоо ковид иш байна эн чинь бол одоо нөгөө хоолойны ангийн иш байна тий энэ бол зүгээр л ханиад энийг хүүхд чинь даваад гарнаа чи харин гэртээ сайхан авчиад бүлээ ус өгөөл сайхан хөвтүүлээл бүр бүлээ ус уухгүй бол маружин чилтгаа өгөөд ингээд нөгөө нэг тий байлгаа 3 хоног харчгаа тэгэл хүүхд чинь зүгээр болчихно бүр болохгүй 7 хоногийн дараа хүрээд ирээ тэгдэг тий бас ингээд нөгөө нэг айхтар ингээд өгөөд идэх юм уу бас үгүй ч юм шиг амар юм айгүй хяналттай гэдэг тий Америкт яагаад ингээд одоо чинь очихоор хүүхд одоо халуураад ингээд ханиад хүрсэн ойлгомжтой багш очихоор яагаад өгөхгүй байгаа юм бэ гэдэг шалтгаан нь болохоор яг ийм л юм байна. Сүүлийн үед болохоор нөгөө антибиотик ч ахаад эргээд асуудал үүсгэж байна. Ягаад гэх юм бол их хэмжээгээр антибиотикийг хэрэглээд авах юм бол нөгөө эсэргүүцдэг чадвартай болчдөг. Нөгөө бактери дасцдаг. Тийм бактери нь өөрөө эсэргүүцээд нөгөө юм чинь мутацид орчиж байгаа байхгүй. Тэгэнгүүт нөгөө юм чинь хичнээн уусан чинь нөгөө бактери чинь дахиад ингээд үржээд идэг болчихж байгаа. Тэгэхээр тэрнээс айгүйх айж наа. Бүр тэрнээс болоод дэлхийн хэмжээнд маш олон хүмүүс тэрнээс болж өгч гэж байгаа байхгүй бараг сая гаруй хүн жилд. Тэгэхээр энэ бол маш том аюул ирж гин гэж үзэж байгаа юм байлаа. Дахиад нөгөө ковид шиг том пандемик болох магадaltaй гэж үзэж байгаа байхгүй. Яг гэх юм дий чинь ингээл дасаал нөгөө бактери чинь мутацид ороод явсараа сүүлдээ бүр амар юм болоод байгаа. Өөр нэг юм мэддэг болцсон байхгүй. Одоо сүүлийн үеийн технологи хөгжөөд одоо айгүй шинжилгээ хөгжөөд тэр нь юу гэхээр иммунотерапи дархлаа чин өөрөө
чиний тэр өөрөөгөө эмчилж байна. Одоо ямар нэгэн бактери байна уу, тэрий чинь устгах чадвар байна. Хамгийн гол нь чи дархлаагаа сайжруулах хэрэгтэй гэдгийг мэддэг болсон байхгүй. Тийм учраас чи амрах хэрэгтэй, унтах хэрэгтэй ч гэдэг юм уу те. Жоохон халуун юм уудаг ч юм уу. Аль болохоор тэр нэг өөрийнхөө дархлааг сайжруулах талын юмыг сайн хий гэдэг зөвлөдөг болсон. Би бас хүүгээ ингээд жоохон бахт нь Монгол аваад явжсэн байхгүй. Тэгээд манай хүүхд баг ер нь халуурч үзээгүй яагаад ой гарантай халуурчаа Монголд очиод. Тэгээд тэгсэн чинь нөө эмчид ингээд үзүүлсэн чинь хоолыг өвдсөн байна. Гэ антибиотик өччихсэн байхгүй. Тэгэхээр би тэрийг өгөөгүй. Яагаад тэгэхээр над бол ханиад санагдадсан байхгүй. Тэгээ өгөөгүй. Тэгээд яг нэг 2 хоногийн дараа ч үлээ Америкт буцаад ингээд ирэхэд тэр үед жоохон ч гэсэн бас халуунтай байсан. Тэгээ би эмчт нь ингээд авчиж үзүүлсэн чинь эмч нь энэ зүгээр ханиад байна. Тэ ямар ч одоо им өгөөд хэрэг байхгүй. Тэгээ манай ингээд ийм антибиотик өгсөн би тэрийг нөгөөгүй байгаамаа яах вэ гэсэн чинь чиний зөв чи битгий өг тэ хүүхдэд чи ямар ч хэрэг байхгүй гэд ингээд тэгвэл Америк бол эмийн хэрэглээг айгу бага хэрэгэлт юм биш үү ер нь тийм. Ер нь бол антибиотикийн хэрэглээ бага. Антибиотикийн хэрэглээ бага. Яг антибиотик өгөх юм бол зүгээр болчих магадaltaй бас Гэхдээ антибиотик бичиж өгөхдөө буу юм болдог үстэй. Тэгээ хамгийн том асуудал нь тэр байгаа. Нөгөө антибиотик их хэмжээгээр хэрэглэх юм бол асуудал байна гэдэг учраас аль болохоор бага хэрэгэл гэдэг юм. Тэгээ монголчууд нөгөө хүүхдүүд одоо ингээд нөгөө багаас нь антибиотик хийж өгсөөр байгаа л нөгөөдөл нь том болол тэгэл том болохоор чи нөгөөдөл чинь өөр ямар ч им таринд баг сүлдээ бүр ингээд тариа маринд орол. Би ямар ч юм Монголд хэлэгдэх тийм. Бүр манай Монголд очингууд ингээд манай найзууд би чи эв ирүүл сав саруулах амхандаа эв ирүүл сав саруул гэж бодоод Монголд очиж байгаа ш. Тэгээ манай чи одоо ирсэн дээрээ сайхан ингээд тусал мосол хэлгэж аваад яваач маавч гэл надад хэлсэн шүү дээ тий. Тэгээд би нөхөртөө хэлж байгаа байхгүй намайг тусал хэлгээд манай нөхөр чинь гайхан чамд ягаад туслах гэдэг одоо чамд IV хийх гэдэг байгаа мөгөөд яаж ч манай нэг вирэгч нэг сувлагч мөвлөгцөө нөгөөдөл манай вирэгч баг л нөгөө туслаа хийгээд авчир баг миний хажууд нэг зогсох гэдэг юм шиг. За одоо би надад чи хийгээд өгөө чи нанаа бараг хөвтчээ. Нөгөөд нь уужаа нөгөө эмнэлгээс тусал мослын аваа бэлдээ өрөө төрж гисэн монголчууд витамин аяг хийлэгдэг юм шүү. Одоо манайх чи харьцангуй нөгөө нэг шимтжэл бусад одоо хоол хүнснээсээ ч юм авах боломж аягүй хомс. Одоо жишээ нь ногоо, жимс аягүй бага штэ. Иддэг юм цөөх учраас. Тийм учраас яалтчгүй одоо нэмэлтээр авахаас өөр арга байхгүй. Түрүүн ганаас ярьжсэн шүү дээ. Америкийн нэгдсэн улсын нөгөө зах зээл дээр гарч байгаа юмнуудыг Америкийн хүн сэмийн захиргаа баталгаа олгодог гэдэг. За тэгвэл энэ байгууллагын баталсан юмнээс жилд 100,000 гаруй Америкчууд амь насаа алдж байгаа гэсэн тийм факт байт юм байна л да. За тухайлбал өвчин амдагч Roof Cox-ийн эм нь зүрхний шигдээс болон харуулт үүсгэх эрсдэлтэйг тогтоосон хэдий ч уг эмийг олон жилийн турш зах зээл дээр байлгасан байгаа. За хоолны туршил бууруулах фентамин эм гэхэд зүрхний хахвалгын гэмтэл болон уушгийг өвчлүүлдэг болох нь тогтоогдсон. За чихрийн шижингийн эм болох Avendian зүрхний шигдээсийн эрсдлийг нэмэгдүүлдэг болох нь тогтоогдсон байхад за FDA байгууллага нь уг эмийг зах зээл дээр хатуу хязгаарлалтаа байлгахыг зөвшөөрсөн. За энэ талаараас тухайн үед маргаан гарч исэн юм байна. Biogen фирмийн Alzheimer өвчний эсрэг адиухан эмийг Америкийн хүн сэмийн захиргаа зөвшөөрсөн нь эмч нараас ихээхэн шүүмжлэл дагуулсан байгаамаа. За энэ мэт одоо энэ ёс зүйгүй гэмт хэрэгүүд бол гарсаар ирсэн байгаамаа. Би нэг тэр зураг график руу оруулт тэрийг харуул. Энэ болохоор юу юм бэ гэхээр одоо нөгөө эмийн хөгжүүлэлтэнд зарцуулж байгаа R&D гэдэг чинь нөгөө судалгаа хийх зарцуулж байгаа хөрөнгөний хэмжээ байхгүй. Дэлхийн хэмжээнд бол одоо нэг 216 тэрбум доллар зарцуулж байна гэж үзэж байна. Америкийн хувьд үзэх юм бол 89.6 тэрбум доллар зарцуулж байгаа. R&D хөгжүүлэлт. Тэгэхээр эмийг гаргаж авахын тулд ийм их хэмжээний одоо мөнгө судалгаанд зарцуулж байгаа байхгүй. Одоо тийм их хэмжээний мөнгө зарцуулсан учраас тэр эмийн компаниуд нөгөө эмээ гаргаж зах зээлд гаргаж нөгөөдгөө нөх шаардлагууд үүсэж байгаа юм л да. Тэгээд дээрэс нь маш өндөр бүтлгүүтэл маш ихтэй. Одоо чинь 1000 эм хөгжүүлж ижил баг нэг нь аппрув болдог. Аюулгүй тийм эрсдлэгтэй. Тийм учраас нэгэнт одоо тэр бүх туршилтын даваад хийгээд ингээд явцсан учраас тэрийгээ зараад нөгөө өөрийнхөө алдагдлаа нөх сонирхол болвол том компаниуд бол байдаг. Тийм учраас тэрнээс хамаарад тэр яг FDA энэ хооронд бол жоохон тийм одоо юу байдаг юм хоорондоо одоо гэрээ байдаг ч юм уу те тодорхой хэмжээний сая би нэг видео ингээд сонсч байсан чинь FDA тодорхой хэмжээний хөрөнгө одоо юу урамшуул ч юм уу том компаниуд өгдөг юм байна. За. Тэгээд яг тэрэндээ хамаарад бас тодорхой хэмжээний нөгөө бүтээгдэхүүний хурдан хугацаанд хийж нөгөө аппрув хийж өгдөг те зөвшөөрөх ийм одоо бас нэг гэрээ ч юм уу юмнууд бас байдаг юм шиг. Гэхдээ
Ерөнхийдөө бол нөгөө зөвшөөрөл авахын тулд 3 шатны клиник туршилт нь бол заавал хийгдсэн байх хэвээр. Яг тодорхой хэмжээний үр дүн нь бол нэг жоохон асуудалтай ч гэдэг юм уу. Яг нэг ялгаа нь бага байдаг ч юм уу. Тэр үед нь ингээд зөвшөөрсөн тохиолдлуудаас болоод дараа нь ийм асуудлууд гарах тохиолдол ганц нэг бол байсан юм билээ. Одоо тэр түрүүн үзүүлсэн тэр Orofecoxib гэдэг юм байна. Энэ бол маш ноцтой үйлчлэгээ үзүүлсэн тэр маш олон хүмүүс зүрхний шигдээсээр энэ бол маш том гэмт хэрэг болсон л да. Гэхдээ өнгөрсөн л 2-3 жилийн хугацаанд эдний Америкийн FDA одоо эрүүл мэндийн салбарт айгүй олон шинэ хуулиуд гарч ирсэн. Одоо яг саяны чиний хэлдэг тэр эмийн компаниуд FDA одоо эрүүл мэндийнхаа яамд тэр ямар нэг тодорхой хэмжээний хувь фанд өгөөд ингэж өгч байгаа гэж байна шүү дээ. Approval эмийг одоо батлах процессыг нь хурдсгах юм уу? Тэгвэл тэр 3 процессыг нь гурвангаар нь явуулдаг гэдэг гэж шүү дээ. Тэгвэл 3 процессыг нь гурвангаар нь явуулдаг тэр процессыг нь хурдсгахдаг гол шалтгаан нь FDA-гээс нөгөө илүү хүч нэмж оруулаад тэгээд тэр процессыг нь илүү хурдан явуулдаг. Түүнээс биш FDA ямар нэгэн байдлаар одоо тэднэрт одоо юу гэдэг арай аль гэдэг юм юу ч тийм юм угаасаа байх ёсгүй тэгж явж байна. Яг тэр чинь миний энэ өмнөх ажилласан байгууллага чинь биш healthcare committee-гийн доорх байгууллагад ажиллаж байсан шүү дээ тий. Тэр чинь одоо манайхаар эрүүл мэндийн байнгын хороо. FDA-гээс тийм асуудал бол гаргаж болохгүй. Харин тий угаасаа болох байхгүй. Тэгээ яагаад эднүсийн тэр кейснүүд тэр хуулиудыг сайн мэдээд байгаа гэхээр зэрэг одоо яг энэтэй холбоотой нэг кейс яг ковидын үеэр Америкийн одоо хамгийн том кейс нэг юужсэн гэдэг Purdue Pharma-гийн кейс яваад дууссан. Purdue Pharma ч болохоор нэг Oxycontin гэдэг өвчин намдах эмнүүдийг үйлдвэрлээд бараг 10 жил зах зээл дээр гаргаад зарчихсан байгаа байхгүй юу. Тэгвэл одоо бүр 10 жилийн өмнө тэр эмээ гаргаад эмчнэрт одоо эмнийхээ мэдээллийг эмчнэртэй танилцуулахдаа Purdue Pharma тэр эмийнхэн компани өөрсдөө аваачаад датан дээрээ худлаа хийлээд одоо датаны энэ графикийг одоо ингээд эмчнэрт ингээд танилцуулаад үзүүлнэ шүү дээ тий. Тэр графикэн дээрээ ингээд юм нуглаас гаргаад одоо юу гэдэг 80% 90 хэдэн % магадaltaй ч юм уу тэрийг ингээд юм нуглаас гаргаад ингээд эмчнэрт ингээд үзүүлээд яг тэрийг ингээд бүр одоо санхүүгийн ч юм уу одоо бүр тийм одоо яг нөгөө сайн харсан хүн ингээ харах юм бол яг тэр тоон тэндэ байгаа. Гэтэл одоо зүгээр нэг холоос хараад ингээд ингээд харсан хүн байх юм бол 90% магадaltaй юм ба шүү дээ. Ингээд юуг нь өвчин бууруулах юм тариа байна гэдэг ингээд халт харсан хүнд бол энэ чинь ингээ боломжтой ингээд ийм тариа юм байна гэдэг ингээд нөгөө эмчнэр тэднэрээ өгөнд итгээд тэрийг нь авангуудаа аваад тэрнийх нэг addiction хувь нь тэр байгаа байхгүй юу. Хэрвээ энэ тариг хийлгэсэн хүн хэрэг аддиктэнд хамааралтай болох юм бэ? Тэр чинь хар тавхины холцтой байгаа. Эмийг аваачаад зүгээр өвчин амтуулах тариагээд ингээд эмчнэрт бичиж чи энэ хинт ч өгч болно гэд тэнгууд одоо би зүгээр эмчтэр очиж шүдэ ахуулна шүү дээ тий. Шүдэ ахуулгууд одоо нэг жоохон юутай тариа өгөөч тий. Тэнгүүд нөгөө эмчнэр чинь чи нэг ууж болно гэдэг ингээд шүдэ ахуулсан хүнд хүртэл бичээд тэр эмэг компани амар залтай компани заяа. Хаана ямар эмчнэрийг тэд нар их л таргет хийж өгсөн хэрэг энэ West Virginia уурхатай мужууд шүү дээ тий. Уурхатай мужуудад нэг ажилчид айгүй их гэмтэл авдаг юм байна. Тэнгүүд тэд нарт очиж нөгөөдөл нь яадаг эхнийхээ одоо нэг доосыг бичүүлээд одоо тийм миний өвчин намтахгүй нэгэ дахиад очингууд нөгөө эмчин дахиад жоохон өндөр доосоор бичиж өгчдөг. Тэг яахан бэ нөгөө хар тамхи чинь доос нэгсгээд нөгөө өвчтөнд бичээд өгöd байгаа байхгүй юу? Нөгөө эмчнэр чинь мэдэхгүйгээр тэр эмчнэр. Тэгээ сүүлдээ нөгөө хүмүүс нь хар тамхинд орсон. Тийм шүү дээ. Манай нөгөө Toyota-гийн одоо миний яг менежер амар сайн одоо миний аав шиг менежер маань яг тэр Oxycodon ийм нөгөө юутай болоод хамааралтай болоод тэг ингээд нуруугаа гимтээсэн байхгүй юу. Тэгээ тэрнээсээ болоод анх ингээд Oxycodon нөгөө уг нь аягүй амжилттай явж исэн хүн үнэхээр одоо олон жил ажиллажсэн тэг бүх ингээд зам нь ер нь шулуутчихсан аюу сайн тийм амжилттай явж исэн дарга байсан. Тэгээд тэрнээсээ болоод эхлээд компани машинтай явж байгаад аваар хийсэн. Тэгээд тэр нь илэрсэн. Тэгээ манай нөгөө эзэн бол өөрөө их мундаг хүн л дээ маш одоо нөгөө хүмүүсээ ингэж нөгөө бүр яг ингэж одоо эцэг шиг нь ингэж нөгөө үзэж хардаг өөрийнхөө ажилтдаг хүмүүсийг. Тэгээд манай тэр менежерийг 3 удаа тэр яг нөгөө хамааралтай хүмүүсийн одоо юм төвд эмчлүүлж байж бараг жил тэндээ ингэж байж ээж одоо тэрнийхээ хамаарлаас гарсан. Гэхдээ ажилгүй болчихсон. Гэхдээ ингээд тий
хамаг юмнаас салцсан. Яг л харт амхинд ингээд орсон юм шиг. Тэгээ яагаад тэгэхээр би бас нөгөө ахтараагаа авсан байхгүй. Тэгсэн чинь надад тэр имийг өгсөн. Гэтэ би тэрийг уугаагүй. Ердөөс уугаагүй байхгүй. Тэгсэн чинь манай нөгөө менежер одоо намайг угаасаа авалсан гэдэг мэдэж байгаа чамд ямар им өгсөн гэхээр мэдгүйгээ би нөгөө үзүүлсэн чинь чи надад өгчөөч гээд чамаа гуйжсэн байхгүй. Тийм тэгэхээр ер нь ингээд нөгөө хүн болгоноос тэгээ яг хамаарлан тэгж нөгөө илэрдэг. Тэгээд яалтчгүй харт амхны холцтой гэдэг. Тэрнээс хойш ерөөсөө авсан сургамж болохоор одоо бидний хувьд ч юм бол мэдээлэл ингээд аюу сайн гардаг болсон байна шүү дээ. Тэгэхээр ер нь эмчээ сонгохоос өмнө маш сайн бусад хүмүүсийн үзүүлсэн түүхийг ингээд унших хэрэгтэй юм шиг. Яг л одоо интернетэд орчихсон тийм учраас тэрийг бүгдийг судлаад энэ хүн юу гэж ütсэн байна, энэ хүний зүгээс яасан байна эднэр гэдгийг үзчихэд тэр эмчтэр очихдоо өөрөө аюу бэлтгэлтэй очих хэрэгтэй. Одоо тэгээд эднэрийн нэг авдаг юм одоо та нарын иншүрэнс даатгал матгалын чинь энэ дэр гэдэг эмчнэрийн чинь зураг гарч ирэнгүүт доор нөгөө нэг эмчнэрийн чинь талаарх мэдээлэл эдэргээ бүгдээр байгаа ч тийм. Бусад өвчтнүүдийн эмчийн чинь талаар юу хэлсэн байна, эмчнэрийн чинь ингээд оноо монот болсон. Иймэрхүү ингээд нөгөө нэг трансферс одоо шилэн мэдээлэл ингээд өвчтнүүдэд айгүй их ил байдаг болчихсон тийм. Тэгээд өшөө миний нэг ойлгосон юм бол тэр эмчтэйгээ найз болох хэрэгтэй юм билээ. Мэдээж одоо ингээд найз болоо гэрээрээ оруулаад ингэж гэж хаахгүй. Гэхдээ аюу юм нөгөө дотн ингэж тэр эмчтэй яг ярьж ингээд бүх зүйлээ ингэж хуваалцаад тэгсэн тохиолдолд дараагаар Америк эмчнэр юм те хизээч чиний өвчин яг тэр гэж хэлдэггүй. Хим юм шиг байна. Тэгээ одоо хэдэн хувьтай мэдээ гэдэг те одоо эмчилгээний сонголтын дээр хүрч тэнгүүтээ эмээ ингэж бичиж өгөө бүгдийг нь асуух хэрэгтэй. Яг яагаад энэ эмийг өгж байгаа юм бэ? Энэ эмний сөрөг тал нь юу юм бэ? Зөв тал нь юу юм бэ? Сайн тал нь юу юм бэ гэдээ асуухаар тэр эмч яг тайлбарлаж өгдөг байхгүй. За яг энэ эмийг би чиний энд чинь зориулаад ингэж өгж байгаа юм а те. Энийг тэд хоног уугаа тэгээд ингэ болоороо яг дунд нь тэдэн цагийн зай аваад ингэж яваараа хоолтой дээр хоолгүй дээр машин битээ байраараа машин байраараа одоо юу гэх тийм тэр болгоныг хэлж өгөөд эцэст нь чи өөрөө мэдээ миний хувьд бол чиний өвчнийг эдгээхэд энэ юм туслана гэж үтсэн учраас чи өөрөө мэдээрээ гэж хэлдэг те дандаа тэгж хэлж өгдөг. Тэгэхээр тэгээд очиод ингээд эмээ авдаг. Тэгээ ингээ эмээ авангууд бас нөө аптекийн одоо яг тэр эм хийж байгаа хүнээс асуух юм бол одоо би тэгхстэй юу ингэхстэй гэвэл тэр хүн чинь бүр өөрөө яг химийн найрлага инээтрийг нь мэдээд хийж байгаа учраас эмчихтэр нэмээд чи тэгвэл энэ дээрээсээ нэмээд ийм хэрэглээрээ тэгэх юм бол эн чинь чиний биеийн шингэт цайтаа ингэх юм бол чиний хотоодыг одоо гэмтэхгүй ч гэдэм ингээд нөгөө илүү энэ нөгөө мэдээллүүдийг бас ингээд авч болдог юм шиг санагдаад байдаг. Монголд ч гэсэндээ яг одоо хэрвээ яг тэр эмчээс тэгж асуувал тэр эмийн санчаас асуух юм бол хилээд өгдөг юм шиг санагдсан. Би нэг сүүлийн өвөл Монголд очиод нөгөө хүүтнээс алирыг хашилдаг болчих ингээд нөгөө бүх юм хавдаад ингээд өглөө босоод ирсэн чи амар болцсон. Яг нөгөө улаан жамсар мурах гэдэг шиг болцсон. Тэгээ ингээд нөгөө эмчтэр очсон. Тэгээ тэр анагаахын багш байсан л та. Тэгээ тэр хүн бол ингээд орж ирж үзээ за алиргийн байна энэ тэр гэдэг ингээд хэлсэн. Тэгээд надад энэ 3 имийг тэгээ бас тусал хийгсэн байхгүй юу. Тэгэхээр нь би бас асуусан байхгүй. Тэгээ яг ямар учраас ингэж байгаа юм бэ? Тэгээ миний нас энэ одоо би ийм настай байна. Тэгэхээр эн чинь надад яаж үйлчлэх вэ? Дараагаар нь ямар шинж тэмдгүүд надад илэрч болох вэ? Би дахиад хүүхдээ олъё гэвэл энэ надад яах вэ? Эднэр ингээд асуухаар тэр хүн тэгвэл эн чинь ийм тэгвэл тэр чинь тийм гэд ингээд имээ солих жишээний ч юм уу те. Тэгэхээр ингээд мэдээлэл хэллүү аваад хүмүүстэй яг мэдээлэлтэй очиод уулзаад бас тэр хүнтэй айгүй ингээд найзархаад санал солилцох юм бол сайн муу хоёр тал бүгднийг ингэж нөгөө гаргаж өгдөг сайгүй тийм юм шиг. Тэгэхээр энэ нэг авдаг юм нөгөө хуулийн зохицуулалт нь байна л да. Тэгээ энд чинь нөгөө нэг Transparency Act гэж байдаг юм л дээ. Нөгөө нэг шилэн байх хууль гэдэг. Шилэн байх хууль чинь угаасаа тэр эмийн компаниудыг чинь оруулцдаг юм байлээ. Тэр одоо энэ эмийг хийхэд хэдэн доллар зарцуулсан. Тийм болохоор одоо бид нар энэ эмнүүдийн чинь үнийг нь хүртэл мэдээд байгаа байхгүй. Энэ эмэндээ эмийг анх гаргахад та нар хэдэн доллар зарцуулсан тий. Ингээд хэрэг хугацаа зарцуулсан. Тэгээд энгээр эмнийх нь үнэн нь хүртэл зохицуулагдаад байгаа байхгүй. Тэгвэл одоо нэг юу гэдгийг энд чи одоо баг 10 дахь том компани байж ирсэн яг үүндээ. Тэгвэл энэ 10 чинь баг хоорондоо ярьж хагаад монопол үүсгээд нөгөө эмнийхээ үнийг гаргаж ирчээд одоо юу гэдэг амлагыг бид нар $10 доош буулгахгүй гэдэг ингээд суучих юм бол бид нар чинь
$10. тий. Яг Америкт бол зохицуулт юу ячаа шүү дээ. бас нөгөө ингээд үнийг хязгаар тавих боломжгүй байт юм байна л да. Тэгэхээр хууль Medicare-ийн хуулийн зохицуулт хүртэл байдаг юм байна шүү дээ. Энд чинь нөгөө нэг манайхаар одоо тэтгэвд гарсан хүн. Одоо зарим нэг одоо чухал юмуудыг бол амар үнэтэй цаар. Одоо чинь нэг жишээ хэлье. Америкийн Glide Science гэдэг компани байгаа байхгүй. Эднийх C вирус гэдэг биднес ярьдаг тийм үү? Илэгний C вирус. Тэр вирусны эсрэг им гаргаж авсан байгаа. Тэгээ гаргаж аваад Америк дотроо бол нэг таблет $1000 зардаг гинэ. Тэгээ тэр нь бол гаргаж авсан үнээсээ бол хэд дахин илүү үнэтэй. Тэгээ одоо тэрийг яах ч арга байхгүй. Уусаад тэр өөрөөсөө манайх ингээд өөрийнхөө югаараа үнэлж байна. Одоо өрсөлдөгч байхгүй. Төлөө зах зээл дээр ингэж л зарж байна. Тэгэд яг уу тэгээ сонирхолтой нь болохоор тэр Египт ч тийм C вирусээр амар их өвчлөлттэй байсан юм байна. Тэгээд засгийн газараас нь ингээд тэр компани бүтээгдэхүүнийг авч хэрэгжилж байгаад дараа нь тэнд үйлдвэр байгуулъя гэд компанитаа гэрээ хийгээд тэгэнгүүтээ тэр компанид тодорхой хэмжээний royalty өгөөд тэг үйлдвэр байгуулсан. Тэгсэн чинь тэр юм $10 болсон. Ийм амар айгүй хямдарсан. Тэгэхээр яг үний хувьд бол гаргаж авч байгаа үнэ нь бол тийм өндөр биш ч гэсэн өөрөөсөө нөгөө нэг өөрсдийн өрсөлдөгч байхгүй бол тодорхой хэмжээтэй өндөр тавьдаг юм бол зах зээл нь тийм. Гэтэ өнгөрсөн жил нэг хууль баталсан байна эднэр. Тийм үү. Тэр хууль нь 2026 оноос хэрэгжиж эхлэх юм байна. Тийм үү. Тэр хууль нь зохицуулсан байна. Зохицуулсан хууль. Эмийн үнийн зохицуултын хууль. Тийм болохоор Америкт болохоор нөгөө эмийн үн хитрхи үнэтэй байдгийн шалтгаан бол тэр байгаа. Тийм. Одоо энэс болоод ягаад тэгэхээр зөв нэг Medicare Medicaid-нээс болоод тэр манайхаар бол нөгөө нэг тэтгэвд гарсан хүмүүс шүү дээ, тий. Тэтгэвд гарсан. Нөгөө нэг санхүүгийн чадамжгүй хүмүүст зориулж өгж байгаа даатгалын систем байхгүй. Тэрнээс жоохон одоо энэ хууль болохоор зэрэг тэр participant D гэдэг одоо 65-аас дээш насны хүмүүст нь зориулсан орж байгаа. Тэд нэр ялангуяа орсон тэр яг насны ангилалд бишээ тэр хуулийн яг тэр ангилалд зориулсан болоод энэ хуулийг оруулаад тэр нь 2026 оноос хэрэгжиж эхлэх юм байна. Тэгээ яг тэр зэрэг энэ үнийн монополос болоод конгресс бүр залхаад. Гэтэ энэ яг намайг тэр миний өмнөх компанид ажиллаж байхдаа энэ хуулийн зохицуулалт орж иржсэн байхгүй. Тэгээ бид нар бүр датаг нь бэлдэж өгөөд энэ үнийн монополын датад энэ бүх мэдээллийг нь бид нар яг бэлдэж өгчээсэн. Тэгсэн чинь одоо тэрнгээс болоод яаж байгаа гэхээр зэрэг тэр шилэн Transparency Act гэдээсэн шүү дээ, тий. Нөгөө шилэн байх хууль энэ үнийн зохицуулалтын хууль хоёр ингэж нийлээд одоо яах вэ гэхээр зэрэг энэ компаниуд та нар одоо энэ имийг хийхэд та нар хэдэн доллар зарцуулсан гэхээр зэрэг одоо ерөөхдөө за та одоо юу гэдэг энэ имийг та нар зарцуулахад одоо юу гэдэг $5 зарцуулсан бол та нар тэгвэл компани чинь ашиг нь 100% ашиг та нарт авчид $10 зарна ч юм уу тий $20 зарах ч юм уу. Яг тэгвэл эндээс чинь 65-аас дээш насны өндөр настай юугаа эмээ авч чадахгүй хүмүүсийн мөнгийг бид нар засгийн газраас ингэж төлөх чинь гээд үнийх нь хувьд одоо танах нэг 10% л өсөх зэрэгтэй эсвэл 20% өсөхөд хязгаар тавьж байгаа гэдгийг нь засгийн газараас дээш нь үнийх нь дээд хэмжээг нь Америкт чинь даатгалгүй тэгээд одоо тэтгэврийн насныхын ч өөр үнэтэй юм хэрэгэлдэг шүү дээ тий. Тэгээ яг бас яг энэ үн болохоор эдний дээр даатгалын системээс аюу хамаардаг. Яагаад гэвэл ингээ хараад ахад шүү дээ даатгалгүй хүмүүс им авахад арай хямдхан юм шиг хэрнээсээ даатгалтай хүмүүсийн имийг угаасаа аюу өндөр ингэж даатгалтай тэрнгүү төлөх учраас яг хүнээс гарч байгаа мөнгөнд бүр гайхалтай. Манай хүүхд ийм айгу том мингтэй төрсэн байхгүй. Тэр мингийн ингэж арилгадаг тос өгсөн байхгүй. Тэгээд ингээд очиод авсан чинь $20 ч үлээ. Анх удаа имийг баг даатгалтаагаар $20 төлөхгүй. Яагаад гэвэл $1 ч юм уу дандаа нэг 60 20 цент бүр зарим 1 цент хүртэл идэг шүү дээ. Тэгж л авдаг. Тэгээд тэрийг бүр гайхаад энэ яадаг тослохоор $20 гэсэн чинь одоо бол манайх $698 тос. $698 тос исэн гэл очих тэр. Зүгээр анхны үнэн нь үү? Тий. Тэгээд нөгөө даатгал ингэж авч явсаар агаад бидний төлсөн мөнгө нь 20 тийхтэй. Анхны үнэн нь болохоор $698 тос. Тэр нь үнэтэй байгаа шалтгаан нь болохоор яг нөгөө маш бага хэмжээгээр гаргадаг ч юм уу, өндөр технологи хэрэгэлсэн ч байдаг юм уу. Тийм учраас үнэтэй зарж л байгаа юм л да. Монгол дахь эмийн хяналт руу хэдүүлээ яриагаа шилжүүлэх үү? Би бас жоохон судалгаа хийсэн л дээ. Монголд бол ийм юм байна. Одоо яг зах зээл дээр нэг 4,500 орчим эмэл зарагч байгаа юм байна. 3,500 нь бол гадаадаас авдаг юм байна. 1000 нь бол өөрсдөө үйлдвэрлэдэг юм байна. Саяхан Азийн хөгжлийн банкнаас Монголд ер нь эмийн хэрэглээ ямар байгаа юм бэ гэд судалгаа хийхэд нь дэмжлэг үзүүлээд судалгаа хийгээд бүр тайлан гаргачих.
2020 гаргасан мэл. Тэгээд тэр тайлангаас ингээ харахаар Монгол яг дотоодын үйлдвэрүүд нь 30% нь хангаж байгаа гэж байгаа байхгүй. Үлдсэний нь бол гадаадаас авдаг. Гадаадаас авдаг нь болохоор энэ тэгэхээс нэг 10% орчим авдаг юм байна. Солонгосоос 8% гэж хэлээ. 6% Германаас гэсэн байх. Оросоос бас жоох авдаг юм байна. Гэх мэтчлэн ингээ олон улсаас авдаг юм байна. Тэгээд эндээс нь ингээ чанар нь ямар байна вэ гэдэг өнгөдсөн чинь 10% нь бол чанар хангахгүй байсан юм байна. Нийт эмийнх нь. Тэгээд тэрэн дотроо импортоор орж иж байгаа эмийнх нь 6.1% нь бол шаардлага хангаагүй. Дотоодд үйлдвэрж байгаа 18% нь шаардлага хангахгүй байна нэ. Ийм юу гарсан юм байна. Тэгэхээр юу хэлээд байна гэхээр манайх бол яг өөрийн гэсэн бас нэг тодорхой хэмжээний эрүүл мэндийн яамны хажууд бас нэг FTA шиг байгууллага байгуулсан юм байна. Тэгээд тэр нь бол шинэ байгаа. Одоо тэр газар нь бол одоо бүх хяналт ингээ бүх юма зохицуулах ажлаа хийх юм байна. Тэгээд хийх байхгүй. Одоо тэгээд дөнгөж эхэлж байгаа юм гинэ. Дөнгөж эхэлж байгаа. Тэр ч одоо урд нь дандаа энэ бол стандарт хэмжээ зүүн газар ч юм уу эсвэл одоо эрүүл мэндийн яамны зарим хэсэг нь ч юм уу эсвэл одоо улсын мэргэжлийн хяналтын газар ч гэдэг юм уу. Тэгээд олон газрууд байдаггүй л хийдэг байсан юм шиг байна. Уул нь хотод янз бүрийн байгууллагууд байдаг юм. За нэг хүний эмийн газар гэнэ. За нэг team нэртэй байгууллага байдаг юм байна. Аймагуд нь өөрсдөө нэг тусдаа эмийн хариуцсан тэр чинь айгүй том асуудал болдог юм байна. Монголд олон газар хийдэг. Тэгэхээр зэрэг одоо тэр нэг хуурамч юм чинь нэгэн дээр нь очиод бүртгүүлээд ингээ хэрэглэх боломж байгаа байхгүй. Тэгэхээр нэг газраараа бүх стандартыг шалгаад ингээд явах юм бол тэр асуудал бол багасч ирэх боломж байгаа. Тэгээд түрүүн тэр нөгөө FTA одоо бас нэг би зүгээр сонссон. Одоо FTA-гээр ингээд зөвшөөрөгдсөн эмийг Монголд оруулж ирээд FTA-гээр зөвшөөрөгдөд 5 жил болсон, 5-аас дээш жил болсон эмийг Монголд оруулж ирэх мэрхэ өгдөг гинүү. Тийм сонсон. Тэгэх юм бол тэр бол утгагүй. Ягаад гэх юм бол FTA-гээр зөвшөөрлөл бол маргааш нь Америкт хэрэгжилж байгаа байхгүй. Ямар ч асуудалгүй хэрэглээ. Тийм учраас хэрвээ Монгол тийм асуудал хийж байгаа бол тэр бол ямар ч утгагүй асуудал. Тэгээд хоёрдугаарт бол манайх шиг жижиг ийм хүн ам цөөхөнтэй улсад бол FTA-гээр зөвшөөрөл авсан эмийг бол стандартуудын шалгаж үзээд хэрэглэх нь бол дээр. Судалгаа хийж болно. Гэхдээ тэн дээр их ялгаа бол их гарахгүй. Доозын хувьд бол өөрчлөлтүүд гарч магадгүй. Одоо жишээ нь арай бага дозоор хэрэглэдэг ч юм уу. FTA-гээр зөвшөөрөл авсан юм байгаад ах чинь тийм ээ. Тэрийг аваад хэрэглэхгүйгээс болоод манад өөр газраас зөвшөөрөл авсан одоо зүгээр дуурайлгаад хийцэн юмнууд холихоор орж ирдэг. Тэр чинь угаасаа бизнес. Тэр чинь одоо бизнес болоо. Нөгөө холих юм, хууль бус юмын худалдаа чинь тэрнээс гарч. Нөгөөх нэг нь Монгол очиж эмнэлэг твтэл үзэл та нар хүмүүс эмнэлэг твтэл үзүүлсэн. Эмнэлэгт очиж хэвтүүлэнгүүт чинь манай одоо аав маань эмнэлэг твчаад өнгөрсөн байхгүй. Эмнэлэгт очиж твтэн Монголын эмнэлэгт ямар ч эм тариа байхгүй шин. Монголч ч одоо эмчнэр нь хүртэл өөрсдөө тэрэнд хэлнэ. Эмчнэр нь хэлэхгүй заяа. Совилогч нар нэрэд хэлнэ. За тэр эмчийн ингээл эмчнэр нь бүгдээр ингээд цаанаа ингээд нэг сүлжээ болцсон. Nexus ингээд сүлжээ болцгаасан тий. Тэгэл тэр эмчийн тэр юунаар очих юм бол эмийн сандаар очих юм бол тэр тариачин байгаа. Тэнд очих юм бол энэ тариачин байгаа. Ингээл тэгэл нөгөө ингээд хүмүүсээс нь очиж ингээд тариаг ингээд цуглуул авчирл ингээд тариануудаа хэлгээд. Тэгэхээр ганц манай Монголд төвшгсэн. Ер нь нөгөө нэг хуучин социализмын системд байсан бүх улсын зовлон яг тэр юм шиг байлаа. Одоо манай нэг цуг ажилтдаг хүүхний хүүхэд нь өвдөөд нутагтаа ингээд очиод нөгөө аллергитэй байна л да. Тэгээд очисон чинь тэр тариа тэр ийм нөгөө тарианых нь юу эдгээр бүгдийн тэндээс ядуу буурын орнуудаас авдаг тийм байна. Ядуу буурын орны 10%, эмийнх нь 10% нь бол хууль бус одоо нөгөө чанаргүй эмнүүд байна гэсэн судалгаа бол гарсан. Гэхдээ бусад орнууд тийм байх ёстой гэдээ бид нар бас энийг ингээд бас хаалгахгүй болохгүй тийм. Тэгэхээр бид нар одоо энийг зогсоохын төлөө яг юу хийх ёстой юм бэ? Нэгдүгээрт бол шалгалтаа сайжруулах өөр аргагүй. Америк бол бас одоо хууль бус эмийн хэрэглээ өндөр байсан юм байна. Тэгээд эднийх бол хуулиа чангалаад шалгадаг, процессоо чангалаад одоо бол нэг хөв болцсон. Одоо нэг FTA шиг байгууллага байгуулсан бол тэрэн дээрээ бүх одоо хүчин чадлаа төвлөрүүлээд ерөөсөө нэг л газраас бүх одоо чанарын шаардлага хангасан юм гаргадаг л болох хэрэгтэй. Тэгээд зам баггаа. Дээр дижитал болгоход дижитал бас нэг юмыг бол Монголд хийх хэрэгтэй юм байлээ. Тэрний үхээр одоо нөгөө эмчнэр байна шүү дээ. Авъя гэсэн хүн болгонд эм бичиж өгдөг гинэ. Тэр нь одоо ямар ч одоо нөгөө юу байхгүй, хариуцлага байхгүй. Эмч. Тийм учраас тэрийг бол зогсоох хэрэгтэй юм байна. Би саяхан нэг ганжавхлан байж тээ тэр
саяхан нэг яриаг сонсчихсан чинь гэр хорооллын хүүхдүүд Лантун төхөгийн ганжхал нөө. Тий. Сүүлийн үед яриан дунд нь л гарсан юм. Тэр нөгөө мансууруулдаг эмийг одоо нойрсуулдаг эмийг аваад хар тамхины оронд хэргэлдэг болсон гинэ. Тэр чинь тэгээд бүр тэрийг байна штэ. Тэр дүүргийнх нь одоо хорооных нь эмч нь бичиж өгдөг гин. Бичиж өгчдөг гэж. Тэгээд тэнгуут нь аваад очиод эмийн сангаас аваад хэргэлдэг гинэ. Энэ бол айгүй том асуудал. Бүр амар том асуудал. Тэр чинь нөгөө мансууруулах үйлчлэгээтэй учраас одоо түрүүн хэлсэн тийм үү донтуулж байгаа. Донтуулаад тэр хүүхдүүд бол одоо тэрнээсээ гарч чадахгүй шүү дээ. Яа, тэр эмчнэр одоо яаж ажиллаж шорон орохгүй яваад. Тэр морфин ч юм уу ийм одоо мансууруулах үйлчлэгээтэй эмнүүд бол хүнийг ална. Одоо жишээ нь Америкийн 20 хэдэн мужид одоо нөгөө хүмүүсийг ялын дээд шитгэлийг өгөхөд хэрглэж байгаа байхгүй тийм эмийг хэргэлдэг. Гэх мэтчлэн энэ бол айгүй том ноцтой асуудал байгаа. Тэр тэрийг одоо болиулахын тулд яг ямар шатаар л дарах хэмжээ авах болох юм бэ? Минийхэр бол тэр эмчнэрт тийм зөвшөөрөл өгөхийн л зогсоох хэрэгтэй хамгийн түрүүнд. Ерөөсө эмчид тийм бичиг хийж өгөхийн хязгаарлах хэрэгтэй. Өөр бол мэдээж одоо тэр нөгөө чанарын шаардлага одоо зарж байгаа одоо эмийн сан дээр хүртэл анхаарал тавих хэрэгтэй. Одоо бол тэгэхгүй бол одоо ямар ч хамаагүй эмийг авчраад эмийн сангуу зараад иж болохгүй шүү дээ. Тэр чинь бас тодорхой зардаг эм, зардаггүй эм гэж байгаа шүү дээ. Түрүүн мөөгээ бас яриандаа дурдаад өнгөрсөн шүү дээ. Хуурамч юмнууд маш их орж ирж байна. Энэ нь одоо тэг яах юм бэ те? Хуурамч юмнуудыг тэр ууж байгаа хүмүүс яах юм? Цаашдаа юу болох вэ бид нар? Одоо тэр хяналтын газар тэр хүний эмийн газар, хүний эмийн хяналтын газар тэр Улаанбаатар нэг тийм газар үүдэг энэ. Тэр нэг 300 хэд ажилтнтай гэж байгаа байхгүй юу? Одоо тэр саяны тэр 4 сарын тэр сонсголоор яриад байгаа эднэр. Тэгээ тэр 300 хэдэн ажилчдынх нь 200 хэдэн ингээ ямар нэгэн эмийн сантай. Ягаад эмийн үнний үн буудагч ерөөсөл тэрэндээ авах нэг дор ажилдаа хэдэн хүмүүс ингэж цуглуур суучаал за одоо бүгдээрээ яг асприны үнийг 1000 төгрөгнөөс буулгахгүй шүү гэл. Яг тэгэл бүгд ингэж асприн үнийг ингээл ерөөсөө эмийн үнийг ингээл бадаас суудгаацаа. Тэгэл хоёрдугаар одоо тэр хурамч тэр хүмүүс чи өөрсдөө тэр нөгөө шаардлагатай үнийн жагсаалт ингээ бүх юмнуудыг тэр хүмүүс өөрсдөө гаргадаг гэж байгаа байхгүй. Тэгэл хаанаас хийн яаж юм оруулж ирэхин бүр гайлынхантайгаа ярьдаг. Тэгээ тэр одоо миний яриад байгаа бүх юм одоо тэр саяны тэр сонсголоор гарч ирсэн энэ мэдээлэл 4 сарын сонсголоор гайлынхантайгаа яриад яадаг гэхээр зэрэг одоо жишээлх юм бол чихрийн шижийн өвчин байж штэ тий. Тэрний одоо энд уух зөвшөөрөгдсөн одоо юу гэдгийг жишээлбэл 7 юм гээл одоо ингээл 7 имийн жагсаал гаргаж штэ тий. Тэрэн дунд нь тураах юмнууд гээд ингээл өөрийнхөө зарах юмнуудыг дунд нь ингээ шахаад оруулаад ирдэг гэнэ. Гайлын ажилтан бол энийг энэ ч одоо нэгдүгээр ингээ хүүхдээ уншиж мэдж байгаа шээ тий. Энд чинь одоо энэ 7 юмны нэг нь биш вэ гэдгийг тэр хүн мэдж байгаа шээ. Гайлын ажилсан тэнгуут ингээл дугаал ингээл оруулчихж байгаа байхгүй юу. Тэгэл ингээд ерөөсөө гайлын ажилснаа нийлэл бүгдээр ингээд маф болцгооцсон ингээд оруулж байгаа. Хяналтыг нь сайжруулах хэрэгтэй байгаа байхгүй юу. Манайх хяналт авах юм бол тоглоом биш. Тийм учраас маш өндөр шаардлага хангаж хуулийн давуу хийхгүй бол маш том асуудал. Тийм учраас энийг бол зэгцлэх хэрэгтэй. Тэгээд дээр хамгийн гол нь миний ингээд нэг Америкт шүү дээ тий. Одоо түрүүний бидний ярьсан ингээд хууль бус юмнууд болж байна. Адаглаад энд ингээд явж байгаад 1 жилийн дараа 2 жилийн дараа бид нар ингээд хариуцлага хүлээлгэж байна тий. Одоо өнөөдөр ингээд тэр Oxycontin зарсан энэ компани ингээд явж явсараад 2023 онд дээд шүүхтэр очиод шүүх хурлан боллоо. 12 тэрбумаас ингээд явсаргаал 6 тэрбум боллоо ингээд тий. Тэр ингээд гэр бүл ингээд хариуцлага хүлээлээ ингээд за ингээд боллоо. Oxycontin тэр нэг зархаа боллоо. Ингээд нэг юм болдог. Манай Монгол бол яриад ингээл байхгүй болчихсон. Өөр нэг асуудал бүх юм системтэй авах хэрэгтэй байгаа даа. Тийм учраас яг бид нар нөгөө сонгуул дээр бас ярьж байсан шүү дээ. Бүгдээрээ яг нэг юм зорих хэрэгтэй байхгүй. Нэг юмаа сайжруулах хэрэгтэй тийм үү? Бид нар эрүүл мэндэ аврыг одоо тэгжээж угаасаа бусад бүх юм хөгжиж штэ. Монгол хүн эрүүл ах юм бол бусад юм хөгжиж болох байхгүй. Тэгэхээр ер нь яг ингээд нэг сонгуул яг нэг юм нөгөө юу барьж авмаар байгаамаа. Одоо ингээд стратеги гэхдээ тэгэхгүй болохоор ингээд хамаагүй ямар ч хамаагүй хүмүүс орж ирэхлээр эн чинь ингээд худлаа болоод байна штэ. Яалтчгүй тийм байгаа үсттэй. Тэр тайлан дээр би харж байсан чинь бас нэр эмийн үнийн хэмжээ бусад Азийн орнуудтай ч юм харьцуулахад манайх 2.5-аас 5 дахин илүү үнэтэй юм хэрглэж байна
гэсэн тийм. Хэрэглэгүй хаа. Одоо тэгэхээр Тайланд хамаагүй хямдхан. тий одоо тэгэхээр энэ дараагийн эрүүл мэндийн сайд ч юм уу тэр нь болж байгаа нь одоо тэр хүний эмийн зөвлөлгээд байгаа тэр байгууллага шүү тэр шаардлагатай эмийн жагсаалт магсаалт гаргадаг тэр байгууллага тэнд ажиллаж байгаа тэр 321 ажилчин тэрний тэр 240 тэр эмийн салбартай тэр 240 ажилчдаг бүгднийг ажлаас нь алдах хэрэгтэй. Тий, ер нь яг юу хэрэгтэй юм бэ? Одоо чинь FDA-д хэрэглэг байгаа тэр департаментууд байгаа шүү дээ. Одоо яг эмийг ингээд шалгадаг. Тэрийг харж байгаа л тэрэнд нь хэрэгтэй хүмүүсээ л байлгах хэрэгтэй. Тэрнээс энэ тэнд хамаагүй баахан хүнийг авчираа тавьчих юм бол тэр чинь зүгээр нэг хэдэн хурал хийдэг хүмүүс биш байхгүй. Тэр чинь маш нарийн мэрэгчлээ хүмүүс тэнд ажиллах хэрэгтэй. Тийм учраас тэрийг сайн хар. Тэгээд өөр нэг зүйл нь болохоор түрүүн бид хэд ярьжсэн тэр одоо би бол ингээд манай одоо таньдаг хүмүүс найзууд ингээд гаднаас нэг ийм юм аммаар байна. Одоо манай хүүхд хэрэглэсэн юм, ээж аав хэрэглэсэн ингээд айгүйх загтдаг байхгүй. Тэгээд тэр юм ингээд хайгаад үзээд аваад өгчих гэхээр тухайн газар нь болохоор заавал эмчийн бичгтэй өгнө гэдэг. Тий. Ерөөсөө өгөхгүй. Эмчийн бичихгүй бол наадахаас нь зарахгүй шүү дээ. Яаж зарах юм. Тэгээд тэр хүмүүс яаж авдаг вэ гэхээр мэдхгүй одоо өөр одоо газар руу ингээд захиад хүн амтнаар дамжуулаад авдаг гэж байгаа. Тэгэхээр ийм нөхцөл байдалд хүрэгдсэн байгаа байхгүй монголчуудыг. Тэр чинь заавал их шаардлагагүй. Одоо яг л тэр хэрэгтэй эмийн оруулж ирдэг газарт нь зөвшөөрлийн албан ёсоор нөгөөл тэгэл тэр тодорхой ийм одоо үнээр ингээд зар. Чи ярда хэдэн монгол хүн надад ингэж хэлдэг чи мөөгөө чи нөхрөөрөө дамжуулаад надад нэг ийм тариа олоод өгөөч, ийм юм олоод өгөөч. Тэр байтугай тэр эмнэлэгтэнд байгаа хүнд өөрт нь толгойн өгдөг толгойнх нь эм нь олцдог. Өгөхгүй эмч ажилчид ямар ч хүнд тэр эмнэлэгт ямар ч би очиод ингээд дураараа тэднээс аах юм тариа байна. Эмчээр ингэж бичигдэж байгаа эм чин зөвхөн надад байдаг байхгүй. Миний нас, миний өндөр, миний жинг үзээд яг тэр нөгөө нэг аптекийн хүн чи тэрийг найруулж өгдөг болохоос биш одоо тэр юу гэдэг амоксициллин гэдэг тэр эмийг зүгээр л төмөртч адилхан, урнаагчч адилхан, таньч адилхан, зулаачаас адилхан гэж өгдөггүй үгүй. Тэр чинь ганцхан бацал хийдэг хүний чи энэ шүү гэж өгдөг. Тэгэхээр тэрийг дамжуулах юм бол угаасаа тэр нөгөө хүн битүүрийн бие хайрцаа нас ялгаатай болол зарим нэг төрлийн эмүүд байгаа л да зүгээр нөгөө хэмжээгээр нь ингээд зардаг тийм ээ. Тэр эмчгсэн ингээл эмчийн бичгээр л өгч байгаа байхгүй. Эмийн монополчлч өөрөө маш олон аюулыг дагуулж байгаа талаар одоо бүгдээрээ сайхан ярьлаа шүү дээ тий. Тэгэхээр энэ монополчлыг зогсоохын тулд яг яах ёстой вэ? Энд бол монополчлыг хоёр аргаар зогсооч гэвэл саяных нэг нь болохоор зэрэг түрүү нөгөө миний хэлсэтэй 26 оноос гарах хэрэгжиж эхлэх хуулаа тэрийг бол баталчихсан. Нэгтгэн тэр хоёр дахь нь болохоор нөгөө generic эмнүүд ба шүү дээ тий. Generic эмнүүд чинь нөгөө нэг монголоор болохоор зэрэг орчуулах юм бол дуураймал эмнүүд байгаа аахгүй. Тэр нь болохоор зэрэг нөгөө нэг эдгээр чинь эмэндээ патентных нь хугацааг нь өгчдөг юм байлаа шүү дээ. За одоо юу гэдэг энэ эмэнд чинь бид нэр 10 жилийн хугацааг 20 жилийн ч юм уу 30 жилийн ч юм уу хугацаа өглөө. Энэ хугацаанд дуусангууд нь бусад компаниуд энэ эмийг чинь үйлдвэрлэх хэрэгтэй болно гэл. Тэгэл одоо тэр эмнийх нь хугацаа дуусангууд ер нь бараг л зөндөл олон эмнүүднийх нь угаасаа хугацаанд дуусчихсан. Тэнгүүд өөр компаниуд яг тэгтээ тэр дуураймал эм нь стил нөгөө FDA-гээрээ зөвшөөрөл аваад яг нөгөө процессор нь яваад ингээд зөвшөөрөл авдаг. Тэгэхээр зэрэг бусад компаниуд адилхан одоо орцтойгоор тэгээд дуураймал эмийг нь үйлдвэрлээд гаргадаг. Тэгснээр монопол нь арай хямд юу яагаад хамаагүй хямдхан. Тэгээд сүүлийн үед бол generic-ийг гаргадаг компаниуд бол энтгэхт айгүй их байна. Хятад байна. Энтгэх бол асар том зах зээл гаргадаг үйлдвэрүүд ихтэй. Тэгэхээр одоо манай хувьд ч гэсэн одоо тийм заавал оригинал эмийн гэхгүйгээр generic-уудыг аваад хэрэглэхгүй тал. Манай болохоор эм оруулж ирж байгаа хүн болгон зөвшөөрөл авдаг юм байна л шүү дээ. Одоо түрүүний нөгөө тэр баха эмийн компанид багнуудаас ч. Тэгэнгүүтээ одоо би одоо амтгийн оруулж ирэх юм бол чи амтгийн оруулж ирэх хэрэг байхгүй. Чи ирэх авах юм бол нөгөө 321 хүнээс чи ирэх авчиж чи оруулж ирнэ. Зөвшөөрөл авчиж чи ийм оруулж ирнэ. Хэрвээ энэ 321 хүн чамд зөвшөөрөл өгөхгүй бол чи ийм оруулж ирж зарах ирэх байхгүй. Тэгээд эдгээр чинь нөгөө эмийн юу монопол үүсгэж байгаа байхгүй юу. Тэгээд тийм болохоор зэрэг одоо тэр эднэрт тэр одоо тэр эм оруулж ирэхдээ аваад байгаа тэр лицензийнх нь хугацааг нь одоо эднэрийн патентны хугацаа шиг хугацаа өгөөд дуусгаа хийчих хэрэгтэй байхгүй юу. Тэнгүүт дараа хүмүүс орж ирэх хугацаатай болох
За тэгвэл ингээд подкастынхаа энэ дугаарыг одоо нэгэн үгээр дуусгая гэж бодож байна. За маргааш биш өнөөдөр эмийн үнийг хяналтаа сайжруулъя. Маргааш биш өнөөдөр эмийн монополчлыг зогсооё. Маргааш биш өнөөдөр чанаргүй эмүүдэд хориг тавья. Маргааш биш өнөөдөр эмийн хэрэглээг бууруулж эрүүл Монгол хүн, эрүүл Монгол удмын төлөө зүтгэе. Маргааш биш өнөөдөр гэсэн цааш үргэлжлэх 3 цэгээр энэ удаагийнхаа подкастыг өндөрлөж байна. За ингээд зочин хөтлөгчдөө маш их баярлалаа. Баярлалаа. За ингээд дараагийн подкаст хүртэл түр баяртай. За баяртай. Баяртай.